За одоо тайлангийн бичлэгээ татах болон тайлан гарах цаавар. За програмд орно. За төхөөрөмжлөлтөөр холбогдоод татах. За холбогдсны дараа тайлангийн бичлэгээ татах буюу төхөөрөмжлөлтөөр байгаа мэдээллээ програм руу татчих байна гэсэн. За ингээд төхөөрөмжлөлтөөр байгаа мэдээллийг татахтай дууслаа. За энэ дараа тайлан гэж ороод тэмдээс хэдэн зайл хэлцээхийн. За IT хин гэж хүний юмтаас авч өгнөс. За 9 сарын 11-ээс ирчээ. Өнөөдөр чинь 20. За өмнө нь өглөө 9 цагаар дараагүй яг цагаар ирсэн. Эрт явсан 5 минут. Өглөө 3 минут хоцорсон ба. За 9:01 ирсэн. Зөв бороо 3 минут явсан. За чи өглөө 3-га дарааг учраас 1 цагийг шууд хоцорсноор автоматар авчихсан гэсэн. За энэ болохоор 1 цаг 13 минут явсан байна. За 19 болохоор бороо явахад дараагүй өглөө 1 цаг хоцорч ирсэн байна. За ингээд за бүх хүмүүсээ сонгоч. За нэг Excel руу бас хэрэглээд гаргаж авах. Хэрэгцсэн дээр сарын 10-аас за ингээд тайлан менежер танаас эндээс авах болно. Бас мөн тайлан гэж ороод тайлангийн маягтыг энэ маягтаа сонгож болно гэсэн. Энэ дээр бол 8 өдөр ажиллахаас бол 1 өдөр ажилласан 7 өдөр тассан 20 минут дараагүй. Энэ ч болохоор 8 өдрөөс 6 өдөр ажилласан 2 өдөр тассан. Нэг 240 минут ирсэн байна. 150 минут явсан байна. Ажлын өнөөр 75 байхтай 47 цаг ажиллажээ. Нэг удаа шууд хэрэглэхдээ явж болно гэсэн. За энэ болохоор өглөө ирсэн явсан цагаар бас програмд хийдэг. Боломжтой байна.